хамтран ажиллагч Макс махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үүсэх юм аа. Ихэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголд очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нэлээ удаж байгаа шít бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд хүргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлцсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 25 78 99 Тэг 10 29 22 95 та яг одоо захиал. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 хоног бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүүе тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдний санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саарл офис байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. За та бүхэндээ өрөө мэндийг хүргэе. Солонгост монголчуудын радио шоуд эфир та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир төлөвлөгч юм бат. Хөтлөгч Чанцалд болон ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа өнөөдөр хамгийн эхлээд өнөөдөр хүрэх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За тэгээ та бүхэндээ Бүдэрн Солонгос улсад коронавирус салбарын төлөвчний бүртгэгдсэн талаар мөн энэ баасан гарагт Бүдэрн Солонгос улсын өвчтөнд хяналт тавих урьдчилан сэргийлэгдгөөс 5-аас дээш хүн цуглах одоо журмыг тэ шинжлэх үү эсвэл энэ хэвээр нүлдэх үү сунгах уу гэдэг талаар мэдээлэл гаргаж байгаа юм. Энэ талаар тавьчих мэдээлээ. За мөн хүргэлтийн ажилчид энэ сарын 29-ны өдрөөс ажил хаялт зарлана гэсэн мэдээлэл нийлэн хүрэхээр бэлдсэн байна. За мөн өнөөдөр бичлэгийн хувьд гэх юм бол нэлээд одоо хүндрэлтэй юм хортой нөхцөл хортой ажлын байрууд хортой нөхцөл ажилладаг ажлын байруудыг бас танилцуулах бэлдсэн байна. За тэгэхээр миний хувьд болохоор бас Солонгос улсад ажил хайж байгаа хүмүүсийн анхаарал гэдэг юм анхааруулах бас пост байна. За мөн одоо энэ өстө ойлгомжтой хийжээ гэдэг коронавирусын одоо маск зүүж байгаа тухай нэг хөрхүүлэлтэд үзүүлэх болно. За одоо юуны хувьд мэдээний хувьд болохоор гадаад бас оюутныг ингэж хуурж мэхлээд за бас хэрэгт ингэж холбогдуулж одоо охироож гэсэн юм мэдээлэл байна. За сэдвийн хувьд өнөөдөр бас та бүхэн нэвтрүүлэг маань бас жилийн хугацааг үзэж байгаа учраас санаа оноо одоо та бүхэн нэвтрүүлэгт маань саналаа бас хэлээрэй гэж. Үйлчж болно холбогдоод. Их сайхан нэвтрүүлэг шүү гэдэг. За тэгэхээр хоёулаа хамгийн их цагаараа мэдээлэл хүргээд үргэлжлүүлээ тийм. Цагаараа хувьд бол яг одоо чийж 7 дулаантай нартай байгаа юм шүү. Бусанд бол 8 хэм үйлрэх байгаа юм байна. За яг одоо сүүлд тэг хэмтэй байгаа юм байна. Өнөөдөр өдөртөө нэмэх 7, шөнөдөө хасах 2 хэм за үйлрэх байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Өнөөдөр бүгд Солонгос улсын вон 2.57 гэж байгаа маань бэлнээр авах нь 2.49, бэлнээр зарах нь 2.63, бэлэн бусаар авах нь 2.53, зарах нь бол 2.63 таа юм байна. Өчигдрөөс бол нэг мөнгөөр бол буурсан байна. Сууны ханш. За мөн та бүхэн нэвтрүүлгийн шууд удацлах тийг 70 46 41 19 41 гэсэн дугаар руу холбогдоод манай утас бол ажиллагаанд ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн маань гол нь холбогдох хэрэгтэй. За тэгээ сэдвээр чөлөөт орж яад санал бодлоо хэлэлцээд тэгээ 1 жилийн хугацаанд сонслоо. Тэгээ үрд сонсноо ч гэдэг юм. Ярилцаарай. За ингээд хоёлаа хамгийн ихний мэдээлэл өргөсөн сэтгэлээ уншия те. Төшиг жаалаа маань хай гэсэн байх шүү. За манай төшиг жаалаа ахын хурдан ивэр бас дээрэс нь юу лээ? Үсү пен чи юу лээ? Топ пен болсон байна шүү дээ те. Топ пен өмнө төшиг жаалаа топ пен л үгүй лөө. Топ пен болсон байна. Төмөр өдөр мөч жаргалманаас орой мэндийг хүргэсэн байна. Инх жаргал тоогоо маань хөтлөгч хоёр сайхандаа болон сонсогч найз нартай өчшийн мэндэ гэсэн байна шүү. Та бүхэн бас зөвхөн орой мэндээс гадна те юу хийж байгаа талаар энэ хаана байгаа те юу хийж байна гэх те.
Дэлгэрэнгүй бичиж явуулаарай. За тэгээд хамгийн ихний онцлог мэдээлэлээ хүргэе. За өнөөдөр бүгд 8 солонгос улсад коронавирусын халдварын загшаан тохиол бүртгэгдсэн мэхээр 559 тохиол бүртгэгдсэн. За үүний 43 хилийн чандаас зөөвлөгдөж оржсэн байна. За тэгээд миний хамгийн ихний онцлог мэдээлэл гэх юм бол түрүүн сая 5-аас дээш хүн цуглахын журам маань ер нь шинжлэгдэхгүй. За удахгүй цагаан сар болох гэж байгаа учраас солонгос цагаан сар болох гэж байгаа учраас цагаан сарын үеэр ер нь бол ингээд бас адилхан 5-аас дээш хүн цуглахыг хориглох уу. Цагаан сар ч уг нь ингээд хамаатан садраа уулзаад юу 5 хүн байхгүй те. Бараг 10 хүн цуглах нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ үед ер нь энэ арга хэмжээг журмыг тэ шинжлэх үү яах уу гэдэг талаар өнөөдөр SBS News дээр мэдээ гарсан байна. Тэгээ энэ дээр бол ер нь бүгдэн солонгос улсын өвчин хяналттай гурчин сэргийлэх төгөөс бол цаашдаа 5-аас дээш хүн цуглахгүй байх журмыг бол өргөжлүүлэх төлөвтэй тийм бодлоготой байгаа. Гэхдээ яг энэ мэдээллийг энэ баасан гаргах гарна гэсэн өнөөдөр чинь лав гарах штэ. Тэгэхээр маргааш нөгөөдөр бол өргөжлүүлэх талаар мэдээлэл гаргана гэсэн байгаа. Тэгээд бүгдэн солонгос улсууд бол нас баралтын коронавирусын улмаас нас баралтын тоол харцсан багс өнөөдөр 7 хүн байх шиг байна. Гэхдээ ер нь бол нас баралтын тоож гэсэн их байгаа. Тэгээд бүгдэн солонгос улсын өвчин хяналттай гурчин сэргийлэх төгөөс хэрвээ энэ одоо журмыг суллаа тэгээд 5-аас дээш хүн цуглах ч гэдэг юм уу те одоо юу гэдэг буцаагаад хэвэнд нь оруулчих юм бол хүмүүс одоо халдварын тоо маш их нэмэгдэнэ. Тэгэх юм бол эмнэлгийн ачаалал нэмэгдэн. За тийм эмнэлгийн ачаалал нэмэгдээд ерөөдөө эмчлэгч гэдэг юм тийм одоо хүрэлцээ хүн хүч дутмаг болно гэсэн үднээс ер нь бол сунгах магадлал өндөртэй юм байл шүү. Цагаан сараар. Өнөөдөр бас 10 өдрийн дараа дахиад 500 бол нэмэгдээд ирсэн байгаа тийм. Тэгэхээр энэ тал дээр бол хүмүүс маань бас эргээ санаа зовох гэдэг юм уу. За коронавиг бас ингээд барьчлаа гэж бодчихсон. Буцаад нэмэгдээд байгаа юм биш үсттэй гэд. За ялангуяа бас Кванжууд нөгөө АИ гэдэг олон улсын нөгөө тийм сургууль сүмтэй холбоотой сургуультай дахиад хамааралтай маш олон тохиолдол илэрсэн байлээ. Тэгэхээр ер нь бол таавшрах бол болоог байна гэсэн юм зүйлийг бол алж үйлж илээ тийм. Тэгэхээр бүгдээрээ сайн маска зөөх хэрэгтэй. Цагаан сарын амралтаар аль болох ер нь гэртэл байсан дээр юм шүү те. Цагаан сараар хоёлоо одоо яах вэ? Хүмүүсээ яаж хөгжөөх үү гэрт нь байх юм бол сонирхолтой зүйл яриад байна те. За тэгээд үргэлжлүүлээ таны онцлог постыг сонирх уу те. За тэгэхээр би энэ дээр бас надад нэг хөөрхөн санагдаад за энэ ларо гэдэг нэг өтний хүүгэлдэд энд байдаг шүү дээ. За. Тэг энийг болохоор за энэ өстой ойлгомжтой хийжээ гэд зол жаргал бондоолоо гэж хүн бол оруулсан байна. Хөөрхөн нэртэй юм. Тэгээд энэ болохоор ер нь ингээд метронд ч юм уу за эсвэл автобуснд ингээд явж байхад энэ хүүгэлтэй гарч байдаг зөндөг харагддаг байсан. Тэгээ энэ дээр яг одоо маск зүгтэй холбоотойгоор нэг юм зохиомж болгоод бас хийсэн байлээ. Тэгээ харах юм бол метронд дэр хүмүүс маска за доошлуулах, дээшлүүлэх гэдэг юм уу те. Дэлий зүүцсэн байна шүү. Тэгээ энэ нэг хүн ханиахад одоо коронавирус яаж тархах вэ гэдгийг бол ингэж харуулж байгаа. Тэгээ Монголд маань ингээд харж байхад ер нь анх одоо жилийн өмнө ихэд мессеж ирж байна. Ингээд ямар айтайхан ингээд би өөрийнхөө бас фэйсбુક дээр хадгалж байсан зүйлээ харж байгаа. Тэгээ одоо болохоор хүмүүс төдийлөн яг тэр нэг анхааруулгыг болохоор мессежийг бол одоо ер нь бараг тоохоо авч хэлцгээ болчихсон байгаа. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд гэх юм бас янз бүрийн аргаар илүү их ингэж хүмүүстэй хүргээд байгаа анхааруулгыг бол хүргээд байгаа санагдсан. Хүүхэлдэй байдлаар тийм хүмүүс юм хүүхдүүд нь хүргэнэ шүү дээ. Тэгвэл хүүхдүүд нээж ав та маска сайн зөв гэж та буруу зүгцсэн байна гэдээс тэгээ анхааруулга маяг хүүхдүүд хэлүүд ер нь ээж авнаар аягуулсаа өгөнд ордож. Би одоо манай дүүнийг хэлэнгүүт Google тэр нохон зогсож байна шүү дээ. Тийм тэгээд бүр програм хөгжиж бөгөөд юунаас те одоо засгийн газар гэдэг юм ингээд зорилтод хэсэгтэй гэрүүл мэндийн юм газруудаас бол хүмүүстэй ингээд зорилтод хэлбэрээр бас өөр байдлаар хүргэж байгаа надад таалагдсан. Тэгээд энэ хүүхэлтэйг зүгээр чи өмнө харж ясна үздэг байсан. Тэр яг манай дүү яг энэ кино дүнж гарч эхэлж хаад жоохон байсан байхгүй. Тэгээд тэр Ларвагийн эхний хэсгийн ингэж түлхдэг энэ дууг нь манай дүүг бүжиглж чад гац бүжиглж чаддаг юм тэр. Тэгээд хөөх яг тэр дуу гарахаар айгуу сөрхий бүжиглдэг байхгүй. Тэгээд би дагаж бүжиглээл бүр амар чи жижиг өтн бол би том нь бол тэгж тоглолдог байсан. Надаа нөгөө Элсандруу бас ажил гардаг байхад яг нөгөө автобусанд их гардаг. Тэгээд автобусанд байгаа хөгсөн залуу гэлдэг хүмүүс яг тэрийг өөрөө ирэхгүй ингээ үздэг. Тэгээд би ер нь бол нэг хүүхэлтэй үзээд байдаг. Гэхдээ энэний хувьд бол яг нэг агуулга нь бол тий яг том хүмүүст байж болохоор ийм бас агуулгатай өөрхөн харагдаад идгээ. За сэтгэлээсээ бас дахиад танилцуулъя. За сэтгэл дээр очроод мөнх цэцэг маань орой мэндээ сайхан орой байна. Гарын алга захтаад байсан хүслэр боллоо баярлаа гэсэн юм шүү. Манай номын одоо эзэн шүү дээ. Тийм үү. Та чи яаж ийм эзнээ мартаа юу эзнээ. Би нөгөө гарын алга захтаад тэгэхээр нэрээсээ анзаарсангүй тэгээд бах мөнгө орж иржтэй л гэж бодлоо шүү. Хоёр ном орж ирсэн. Сувдмаа Мөнхбаатар маань хай орой мэндээ гэсэн байна. Болормоо Бямба манаас орой мэнд гэсэн юм шүү. Бүгдөө орой мэндээс гадна юу хийж байгаа талаараа дэлгэрэнгүй бичиж үлдээгээрээ. Булга бүгэ маань орой мэнд хоёроо гэ дээр уг нь аягүй хөөрхөн нэг хэсэг те давхралдаа твтэж байна. Хоол идэж байна. Яг гоймонгоо сорж яхад та хоёр ярьж таардаа ч гэдэг юм те. Айгүй хөөрхөн бичижсэн бас тийж хичээрээ те. Би бас нөгөө радио өглөөдөө ингээд
сонсдог. Тэгээ тэн дээр яг хоёр хөтлөгч нь ялгаагүй л хэлдэг юм байлээ. За яг хаанаас холбогдож байгаа, юу хийж байгаа тэргээ бичээрэй гэдэг MBC-гийн хоёр хөтлөгч бол байнга тэгж хэлдэг юм байлээ. Хүмүүс бас тэргээ их сайн ажил харах гоё байдаг байхгүй. Одоо жишээлбэл их жаргал тоглогч маань хичнээн гоёцсан байна. Ажлаа хийнгээ ойдлын машина жолоо дунгоо та нарыгаас сонсоо сууж гэж шүү дээ. Детачлаад ойдлын машин жолоож байгааг бид нар мэдэхгүй шүү. Тэгэхээр мэдэхэр айгүй гоё таатай байдаг байхгүй. Сараа өнчиг дөрж маань орой минь ажилласаа сонсож байна гэсэн байх шүү. Сараа өнчиг дөрж ихчтэй бас орой минь хүргэе. Баяр сайхан ундрал маань бас орой минь дээ гэсэн байх шүү. За тэгээд сураа маань арт зуумаар чим шиг болчихлоо. Ус услаж зөв арт зуудаг. Харин өөрөө гэсэн. За хоорондоо ярьжсэн байх шүү. За сураа маань орой минь хоёроо хоолоо хингээ халуун арт зууж гэсэн байна. За Булган буугийн маань чанцлагч маань хөөрхөн шүү. Гоё ярьдаг. Манай бүсгүүчүүд царайлаг гоё хоолойтой шүү гэсэн байна. За алаад шүү. 10 минут алаад шүү. Жон хай гэсэн байна. Хулан жаргал сайхан хай хоёроо гэсэн байна. За тулах сонон маань бас манай нэвтрүүлгийг шеэр хийгээд тэгээд гараа ингээд далсан байна. Манай тулах сон махгүй л. За тэгээд орой минь ажиллаа хийгээд нэвтрүүлгээ сонсоод байж гинэ гэж бас бичсэн байна. Тийә. За ингээд би дараагийн онцлог мэдээлэл хүргэе. За та бүхэн маань тий хамтран ажиллаж байгаа мэдээлэл манай чимбах яг 25 минут гээл чи хамтран ажиллах гэж хэлэх хэвээр. Им сануулга ирсэн. Би ч удаа хамтран ажиллаж өгнэ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллажаар Макс махны дэлгүүр хамтран ажиллаж байгаа. За тэгээд манайхан айл хэдийн Макс махны дэлгүүрийг сонгоод үйлчлүүлээд эхэлсэн баг шүү гэсэн тий. Уг нь Максаас маха авлаа. Дээр бүр сцены ажиллагч маань бас урай үг бичсэн байсан шүү дээ. Одоо би ихч маань ах маань гэдгээр хүмүүс бас таньдаг хүмүүс нэж багтуу гэж би ерөөсөө уулзаагүй сэтгэл бичиж байгаа хүмүүсээ хэлж байгаа шүү дээ, тийм. За тэгээд Макс махны маань хувьд гэмэд 10 кг-аас дээш захиал урт бонустай, бонусанд нь үхрийн илэг, хааны гуйны цул, гурил гэсэн 3 зүйлээс аль нэгийг сонгоод авах боломжтой байгаа. За мөн орой 19 цагаас өмнө захиалгах юм бол маргааш таны гэрээ үүдэн чинь шууд хүрэлтэн хийгдэх нь ахнэ. За тэгээ Макс махны дэлгүүр маань дан ганц махнаас гадна бууз, банш, гурил талах, боорцог. За тэгээд меню руу ороод харах юм бол зөндөө зүйлээ урбанкийн салаад байсан. За тэгээд 5 цуулын бууз хүртлээ хэлээ. Ер нь бол боорцогноор гэрийн боорцогоор бас нэлээд алдартай газар юм байлаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань бас өөрчлөлөөрэй. Тэгээ холбоот утасны хувьд бол TIG 10 25 78 98 99 гэсэн дугаарлаа холбогдож болно. За мөн Facebook-ийн хайлтын хэсэг дээрээ Макс махны дэлгүүр гэж бичээд тэгээд менюгийн дэлгэрэнгүй харах боломжтой шүү. За тэгэхээр бас энэ удаа би та бүхэн менюгоо танилцуулсан бол энэ удаа одоо яг ямар хуу орчинтэй мах нь яаж бэлтгэдэг вэ гэсэн бас видеог нь одоо Макс махны дэлгүүрийн хуудаснаас хүргэж байна. Тэгэхээр бол энэ компани ажилтнаа сар тутамд ариун цэвэр талаар сургалтанд суулгадаг. За мөн одоо Cesco гэдэг компани тийм эрүүл мэндийн эрүүл аюулгүй орчинд бол та бүхний махны бүтээгдэхүүнүүдийг бол бэлтгэж явуулдаг байх нь. Энд бол ямар мундаг бас скотчж байгаа хэсэг нь бол гарч байна. Чадварлаг байна. Тийм ер нь зүгээр энэ дээр харж байхад ажиллаа гэдэг татцсан хүмүүс угаасаа хандчгүй байдаг тийм. Одоо яг нэг скотчоо тасалж байгаа байдал бусад зүйлүүдийг харахад за тэгээ энэ махны тийм одоо меню за болон бусад бүх хэсгүүд бол энэ видеон дээр бас багтсан байна. Тэгээд та бүхэн Макс махны дэлгүүрийг сонгон үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. За сайхан ураа хэллээ. За ингээ өргөжлүүлээд таны бас миний онцлог мэдээлэл таны холбоо бүр толгой гэж. За миний онцлог мэдээлэл хүргэе. За өнөөдөр та бүхэн харсан баха нээвэр дээр хамгийн хэрэгтэй мэдээлэлсэн те хүргэлтийн ажилчид эх 29-ны өдрөөс ажиллаа хаях гэж байгаа гэж тэгж байсан. Тэгэхээр Өнөөдөр Солонгос улсууд бол энэ сарын 29-ны өдрөөс эхлээд тэгбэ буюу хүргэлтийн ажилчид ажиллаа хугацаагүй ажил хайлт бол зарлана гэж байгаа. Тэгээд 50000 гаруй ажилчдаа санал хураас эцэд 97 байсан. 97% баг бүгд бол дэмжсэн гэж байгаа. Тэгээд ер нь бол 29-ны өдрөөс өмнө тэгээд хүргэлт захиалаад ямар нэгэн хоол хүнс авах ч бол 29-ноос өмнө авахгүй бол 29-ноос хойш бол бүр дээрээс нэг хугацаагүй ажил хайлт гэдэг маань хизээ эргээд ажилдаа орох. Ерөнхийдөө хоёр талаас тэ зөвшөлдсөний үндсэн дээр л бол дахиад эргэж ажилдаа орно. Тэрнээс нааш бол ерөөсөө эргэж ажилдаа орохгүй гэсэн ийм бол хэвлэлийн багварлаар өнөөдөр бол мэдэгдсэн байгаа юм билээ шүү. Тэгэхээр энэ томоохон одоо 5 техникийн компаниудтайгаа одоо хүмүүсээс нь тийм 1 сарын 21-ээс эхлээ санал асуулга явуулаад ер нь яг энэ тал дээр ажилтнууд маань өөрсдөө ямар бодолтой байна гэдэг энэ санал асуулгаар бол ажил хаяхан зүйтэй тийм. Ягаад гэвэл одоо нас баралт энэ ажлын ачааллаас болж гарч байна. За өмнө Чусок ургацын баярын үеэр яг энэ асуудал сөхөжсэн шүү дээ. Бүр хамгийн ачаал нэмэгдээд би өнөөдөр бас өөр мэдээлэл харж байхад хүмүүсийн одоо хоол захиалж идэх гэх тийм одоо иймэрхүү онлайн үйлчлэгээ авах гэдэг бүр 74% нэмэгдсэн ч гэдэг юм уу тийм бас мэдээлэлд харагдсан. Тэгэхээр ер нь корона гарснаас хойш нэмэгдчихэж байгаа юм шүү тийм. Тийм тэгэхээр энэ яг хүргэлтийн үйлчлэгээний явахны хувьд бол шүн ингэж нэг ангилж ялгадаг хаашны явуулах хүн хүч дутуу байдаг. Өмнө нөгөө нь одоо 3 талын хилцээр хийгээд за тэгээд ажилтны тоог нэмэгдүүлнэ гэсэн боловч яг дөрвтэй арга хэмжээ бол аваагүй юм байлээ. Тэгээд нүнтэй холбоотой бол ингэж ажил хийж байгаа.
үйл явц болж байна тийм. За тэгээд 29-ноос өмнө бол захиалга өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд зарим энэ мэдээллийг бас манай MJL радио Солонгос гэсэн групп дээр бас оруулсан л да. Групп дээр орсон чинь хүмүүс бас бичсэн байлаа. Тэгвэл одоо 29-нд баг миний зарим ачаа юм загцсан байгаа ирэн шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө бас яаж байгаа хүргэлт нь ирэхгүй зогсчихгүй дээ гэсэн бас айдастай байх шүү байлаа шүү. Тэгэхээр 29-ноос өмнө одоо хүргэлтийг ялц захиалах хэрэгтэй байна шүү дээ тийм. Тэгэхээр махны бас дэлгүүр маань гэсэн яг энэтэй холбоотойгоор зарим нэг нь бас очихгүй байх юм бол наанаас та бүхэн аваараа тийм нэг тэгбээ цаанаасаа ирвэ юм асуудал үүсвэл бас ямар ч аргагүй байдаг байгаа. За тэгэхээр би дараагийн дэлгүүрээ тийм. За тэр орон чинь ингээл сэтгэлээ уншаа тийм. Гана маань үйлдвэрийн ажиллаа хийнгээ сонсоод л байж байна да. Ягаарч байна гэсэн биш үү? Орой ажил гарч байгаа юм штэ. Сөгчмөн маань богц ажиллаа. Тэгбэгээр ирсэн усаа өргөж ядаа зогсонгоо комент бичиж байдаг. Cool. Хамгийн гоёыг явуулж байгаа юм шүү. За эгийн сэргэлт маань топ болдгүй нэг хүн энд байна уу? Хээ жаахан гомдлоод байна да гэсэн байх шүү. За топ гэдэг дээр болохоор бит хоёр ер нь бол зөв яг ер нь тийм сонголтоор болгодог зүйл байдаг юм шиг л. Гэхдээ тэрийг бол ерөөсөө оролдоог байгаа. Хоёр хуруу муруу өргөөг шүү. Яг энд байсан. Гэхдээ сайн бичээд юм уу нэвтрүүлэгт маань оролцох юм бол үзээд байх юм бол бас топ болдго юм байна. Ямар ялангуяа оролцоо их чухал баг тийм. Гэхдээ та хэд маань топ биш байсан ч гэсэн гоё хүмүүс шүү дээ. Амка маань гэсэн байна. Би бас ажиллаа хийнгээ сонсож байна гэсэн байна. Баяр цэнгэл маань анх удаа гэрээсээ сонсож үзлээ гэсэн байна шүү. Өнөөдөр амарж байгаа юм шиг амарж байгаа дээрээ сайн амраад аваарай. Хүрлээ содном маань сайн уу орой мэндэ солонгосоос гэсэн байна шүү. За. За тэгээ сэтгэлүүд бас нэлээд орж иж байна. Таны бас онцлог постыг сонирхож өгчлөөх үү? За тийм миний мэдээ байгаа. Өчтөр гарсан мэдээлэл байлаа. Тэгэхээр энэ 50 настай одоо солонгосын одоо гадаад оюутныг тийм ажил зуучлах газраар дамжуулаад ажилд авнаа одоо гайд буюу одоо юм тийм ажил 150 мянган цалинтай гэж авчираад за тэгээд нэг хүнтэйгээ уулзаад өглөө ажилдаа явна гэд гэрт нь очисон байгаа. Тэгээд тэр эрэгтэй хүн болохоор яг харьцангуй гайг үстэл амар гэрт нь очиод юм өглөө эрт гарнаа гэд тэгээд цуг очиод хонсон. Тэгэхэд тэр хүний хувьд болохоор за ингээд өглөө эрт явах учраас ингээд сайхан витамин юм уучих гээд уух юм өгсөн гэж байгаа. Тэгээ уух юм уусан ч толгоо нэргээд энэ хүний хувьд болохоор ингээд ухаан алдах гэдэг юм уу те. Ингээд ухаан алдсан гэж байгаа. Тэгээ энэ оюутны хувьд бол өөрөө солонгос дээр 5 жил болж байгаа оюутан. Тэгээд энэ хүний хувьд яасан гэхээр өглөөс ирсэн чинь ингээд 4 үед ухаан орсон гэж байгаа. Тэгэхэд бол өөрөө ингээд гавалцсан. Тэгээд толгооноос нь цус гарцсан. Тэгээд нөгөө хүн гартаа тэгээ саваа бас тийм юм одоо утга энэ дэр барьцсан нэлээ сүрдүүлсэн юм байлаа ална гэж. Тэгээд энэ хүн яг азар цухтаж гарч чадсан юм байлаа. Ямар шалтгааны улмаас зүгдвэрээс шалтгаан нь болохоор яг энэ дэр бас нарийн одоогор бол гараагүй лээ. Тэгээд энэ хүний хувьд болохоор одоо хөл нөөцгөн тэгээд гутлын өмс хамжаагүй апартны дээр одоо орон сууцны гадагшаа гүйж гараад тэгээд одоо хүмүүсээс тусламж үзээд 112 дуудаад ингээд ерөнхийдөө аврагдсан гэдэг юм уу те. Тэгээд ер нь энүүтэй холбоотойгоор гэх юм бол гадаад оюутнуудын хувьд бол маш их юм хохирох одоо өмнө одоо өөр ажил хийгээд хибэний ажил хийгээд гэдэг юм уу бусад хөргөлтийн юм ажил хийгээд тэгээд одоо бурууг нь энэ хүн рүү жихэд те оюутнуудад бурууг нь андаж ихэд нутгаар нь буцаацсан ч юм ийм асуудал удаадараа гарч байна. Тийм учраас солонгост ер нь одоо саяны хүний хувьд бол жишээ нь би солонгост ирсэндээ маш их харамсаж байна гэдэг ийм бас зүйл хэлсэн байлаа. Тэгээ оюутнуудын хувьд энэ дээр ямар зүйл байна гэхээр ажил хийх нөгөө хүсэл сонирхол нь их байгаад байдаг. Тэнгүүд одоо voice phishing гэдэг юм уу те хуурамч тийм дуудлагатай холбоотойгоор одоо юм юу аваад өндөр цалин амлаад тэгээд энэ одоо ингэж янз бүрийн байдлаар бас их ашигт зөрчигдөж байгаа зүйл их байгаа юм байлээ. Тэгээ би энэ дээр бас ялангуяа дахиад бас нэг хүний постыг цуг танилцуулаад явчих гэж бодсон. Тэгээ өчигдөр орой над руу бас холбогдсон л да. Та бүхэн бас GB банк одоо Монголиа гэд хаягаар нь мэдэх бах нөө Чомбог банкнд ажилладаг нэртэй гэвэл тэгээ над руу юм бичлэгээ болоод өөрийнхөө лайвыг явуулсан л да. DRV-тэй нэг оюутны хувьд бас одоо энэ хүний оруулдаг мэдээллийг хараад ер нь ажил зуучилдаг тийм юунд хандаад ажилд орсон юм байлээ. Тэгээ бас нэг хохирсон хэрэг тэгээ өөрөө бүр эрүүгийн хариуцлага гэдэг юм уу. Нэлээд тийм асуудал гарсан учраас өчтөр бол яарч хандраад хүмүүс бас анхааруулмаар нэг хэлжсэн. Тэгээ энэ постн дээр бол ингэж хэлсэн байгаа. Анхаарлаа нааш хандуулаад олон хүн түгээгээрээ солонгос улсад ажил хайж байгаа хүмүүсийн анхаарал хүнд шууд итгэж болохгүй шүү. Өндөр цалин амлсан газар бүү ажил хийм үү гадаад иргэд ажил хайж байгаа хүмүүст ажил орох санал тавьж байгаад луур болон хэмжээний мөнгө эргэлдүүлэх хууль бус хэрэг татан оруулах болсон зөвүүн цагт анхааралтай байгаарай гуй гэсэн байла. Тэгээ энэ үний хувьд болохоор бас одоо ажил зуучлах сайтад бүртгүүлээд уг нь бол ажилд очиод орсон юм байлээ. Тэгээ ажлынхаа нөгөө хүмүүстэй нэг цалин авах гэдэг юм уу энэ бүртгүүлэх хэрэгтэй болохоор гадаад иргэний үнэлэх одоо банкны дэвтэр тиймэрхүү мэдээлэлүүд өгсөн байсан. Тэгсэн чинь яг энэ хүний одоо эрүүгиндээ хэрэг татаад та их хэмжээний мөнгө ингээд эргэлдүүлсэн байна. Хууль бусдаа их сурвалжин тодорхойгүйгээд
Тэгээ энэ өөрөө банкнд ажилладаг хүний хувьд болохоор хэлжлээ л дээ. Одоо хандуу гэдэг нөгөө мөнгөний гарах хэмжээ гэж байдаг. Тэгэнгүүт одоо их хэмжээний мөнгө орж гараад ахаар одоо тэр банкнаас ч гэсэн одоо хуулийн байгууллагууд мэдэгддэг. Тэгэхээр яг нөгөө эзэн нь өөрөө бол огт юу ч мэдээгүй. Тэгж яхад бол тэр хүний дансыг ашиглаад ингэж мөнгө угаах гэдэг чинь тийм хэрэг гараад тэгээд энэ хүн өөрөө одоо шалгагдж байгаа цагтаа дээр байгаа. Тэгээд энэ өөрөө JB банк биш энэ хүн болохоор JB банкны хүн болохоор мэдээлэл яг тэр хүнд ажлын байрны тухай тийм зөвлөгөө энэ төр өгчээс ер нь бол тийм хүн байсан юм байлаа. Тэгээд яг өөрөө яах вэ гэдээ ярихаар нэг сандраад ер нь тэгээд дээр нь бас сануулж хүмүүст анхааруулах хэрэгтэй байна тийм. Энэ тэгээд яг солонгос хүмүүсийн хийж байгаа ажил байна. Тийм солонгос хүмүүсийн. Одоо яг сая ихний танилцуулсан мэдээнээр гарсан хэрэг бол 50 настай ээши гэж яг нөгөө нэрлэлсэн тийм зүйл байлаа. Тэгвэл өстой жиг анхааралтай. Одоо миний хувьд солонгост байхдаа ажлын зар авах юм бол зүгээр уцтаа л цаа гарыг л гарчдаг байсан шүү дээ. Солонгос хэлтэй хүн байсан ч гэсэн уцаар яриад би явах гэсэн. Тэгэхээр одоо бол өстой жиг анхаарч ажилдаа гарахгүй бол бүр уг нь ажил зуучилдаг газар тийм очоод тэгээд тэндээсээ дамжиж гарсан юм байна. Гэхдээ нөгөө тэр ажлын зар авсан хүмүүс нь болохоор бид нэр яг тэр зарын үнэн бодитойг залгаж ер нь хүн төрүүдэд холбогдож үзээгүйгээд тэгээд нөгөө талаараа энэ дамжуулж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол ажил зуучилдаг газрууд ч гэсэн энэ тал дээр анхааралтай байх ёстой гэсэн зүйлийг бол хэлжээ. Одоо тэгвэл өстой хамаагүй ус үнэн. Одоо иймэрхүү асуудлаас болоод гадаад оюутнууд гэхэд сургуулаа хайж байгаа тохиол бас маш их байлаа л тийм. Ингээд 2017 он гэхэд 3598 оюутан одоо сурж агаад хичээлээ хайсан тийм. 18 онд 4779 онд 6417 гэдээ бас өсөж байгаа гэдэг. Энэ нь болохоор ямар нэгэн байдлаар бас эргээд саяны асуудал гэсэн нөлөөлж байгаа байхгүй юу? Одоо оюутан хүн ажил хийж байгаад тийм баригдах ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудал нь нөгөө талаар тэр хүмүүсийг бас асуудалд оруулаад тэгэнгүүт одоо солонгосын хууль нь яаж байгаа гэхээр тэр оюутны буруу гээл одоо эрхийг хасаад буцаагаад явуулцдаг. Тэгэнгүүт дунд нь энэ одоо юу гэдэг заллид хүмүүс бас байгаад байна гэдгийг бол тэр ихний одоо таны хэлсэн юм дээр бичлэг дээр болохоор тэр хүн яг шалтгаан одоор тодорхойгүй гэсэн тийм. Тийм мэдэн дээр шалтгаан нь бол ерөөсөө яриаггүй. Тэгээд тэр хүн тэр болохоор зүгээр ингээ ажил гарах гээд оцсон чинь уух юм өгөө тэгээд толгоо нэргээд өглөөс ирсэн чинь гарын гавлцсан сандал дээр суужсэн юм шүү дээ. Тэгээ айгаа зугтсан ба шүү дээ тийм. 150 мянган воноор одоо өдрийн өсгөө гайд тиймэрхүү ажил хийнэ гэж болоо тэр хүн очсон юм байлээ. Тэр хүмүүсийн нөгөө хэрэгцээн дээр нь үндэслээд тийм. Тэгээд ер нь бол янз бүрийн байдлаар бас нөгөө дуртай хүрээд ирэх нь шүү. Дуртай юм ашиглуулад ажилд орлоо гэх нөгөө хүмүүс их баярлаад ялангуяа өндөр цалин амлах юм бол энэ дээр их болгоомжтой хандараа гэж бас хэлж байгаа. Тийм ээ, мэдвэ шүү дээ. Энийг бол өстой жоохон хүн амьтанд тарахаар мэдээлж шүү дээ. Тийм өстой жоохон мэдвэр. Би бас өөрөө ч гэсэн яг энэ талаар ерөөсөө сонсоогүй байсан л та. Таныг сайн хэлэхээр л сонслоо. Тийм надад зүгээр яг бод дээр бас тохиолж байсан зүйл байгаа л да. Дансаа ингээд ашиглуулах юм бол 100 мянгаыг өгнө гэж хэлжсэн. Тэгээд та ашиглуулж ирсэн юм тийм. Би ашиглуулаад. Тэгээд би тухайн үед яг өөрөө ажил хийжсэн. Тэгээд ер нь бол зүгээр дараа нь сонсоход элчин сайдын яам дээр гэсэн иймэрхүү одоо дансаараа их мөнгө орж гарсан хэрэг бол байна гэдгийг бас ярьжсэн. Тэгвэл дансаа бас хүмүүс хамаагүй хийж болохгүй юм шүү дээ. Тийм дансаа тийм зурагтай нөхчдөг штэ манай ханчаа. Тэгээд тэрүүн дээр бас хяналт тавьж явах болов. Яна энд хооронд юм эргэлдсэн байх үед бурхан минь хэлээр орсон ч аваа явсан байх үед намайг. За чанцлуулам орж ирсэн өгөөд барих үед бурхан минь. За сүгчим маань ер нь манай гэрээний ажилчид их хохирдог шүү. Ялангуяа миний нэг танил бараг л бэлгийн дарамтд орсон гинэ. Бичлэг бүх юм байвч шүүх маш удаашралтай байгаа. Хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд маш их хүнд дээр нь виз, ажил, цалин гээд бүх юмараа хохирсыг харамсалтай гэсэн байна шүү. За тэгээд дээр нь сэтгэлээр бас нэлээд сэтгэлүүд орж ирсэн байна. Туханаас хүрээ ямар гаж юм бэ, амар юм бэ гэсэн байна. Лавгдорж отхон баяр. Орой мэндэ ажиллаа хийгээд та хоёрыг сонсож байна. Хэрэгтэй мэдээлэл өгч байгаа та хоёртаа баярлалаа гэсэн байна. За тэгээд Сарамч дорж манай аюултай байна штэ гэсэн байна. За тэгээд сайн нөгөө хэн битсэн байлаа тий. Одоо шүүх жоохон удаашралтай байдаг гээд. Тэгээ энэ дээр бас ингээ ерөн солонгосын шүүх бас тий. Эхлээд одоо яг юм асуудалд оролцсон. Яг хөө тэр бол зүгээр одоо юу гэдэг зодон зохион гэдэг тийм хэрэг байсан. Гэхдээ нөгөө Монгол хүн хохирсон байсан чинь эхний ээлжинд визийн туслаад одоо явуулчихсан байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс маань уг нь бол хөөцөлтөд хуулийн байгууллагаар хандаад тэгсэн чинь өөрөө огт буруугүй гэдэг баталж чадсан. Нөхөн болохоор авахар болсон. Гэхдээ нөгөө Монголд ирчихсэн учраас одоо өөрөө ирч чадахгүй тийм нэг тийм виз нь гарахгүй одоо энэ хүн зөрчилтэй гэдэг үзэнгүүтээ визийн туслаа хийсэн. Нөгөө талаас шийдвэр нь гарсан ч гэсэн нөгөө иммиграшндээ нөлөөлж чадахгүй бас нэг харамсалтай бас тэмхүү зүйлүүд байдаг юм байлаа. За хүрлээ содон маань би ягаарч байна ном бас хүнд шүү гэсэн байна. За тэгээд таних дээр сэтгэлүүдээс орж ирсэн байна уу? За тэгэхээр оройны мэндэ охид хүүхэдтэйгээ шинэ сараас битсэн байна. За тэгээд би бас нэг рефреш. Одоо хоёулаа хамтран ажиллаж байгаа мэдээлэл өргөе тийм. За тэгээ манай төлөв хамтран ажиллачаар. MN Post Cargo ажиллаж байгаа. Зөв байна. За тэгэхээр MN Post Cargo-ны хувьд бол
одоо та бүхэндээ зориулаад бас чингэлэгтэй болон энгийн бол одоо мөн чуурхай ачаа тээврүүдийг бол Солонгосоос Монгол руу тээвэрлж байгаа. Тэгээ одоо бас цагаан сарын баяр болох гэж байгаа. Тэгээ энэ цагаан сарын баяр 2 сарын 11-ээс жишээ нь 17-ны хооронд бол Хятадын бас цагаан сар тохиогоод тэгээ нэг манай ачаанууд чинь дамжиж өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр энд бол ингээд түр одоо ажиллахгүй ч юм уу тэр ачаа саадах юм эрсдэл байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн бас хэрвээ Монгол руугаа наан одоо хайртай дотны хүмүүстэй тийм ачаа бараа илгээе гэх юм бол цаг хугацаагаа наан нэг сайн төлөвлөөд бас цагаан сарын өмнө тийм эртхэн ачаагаа бас өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд та бүгдийг илгээсэн жижигхэн хэмжээтэй ачаанаас эхлээд том ууртай ачаа бүгдийг нь бол ер нь тээвэрлэх боломжтой байгаа. За тэгээд Сөүл дотор бол 30 кг-аас дээш ачааг бол хаягаар авч авах юм байлээ. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo бас хамтран ажиллаж байна. Та бүхэн манаас MN Post Cargo сонгож үйлчлүүлээрээ өнөөдөр маргааш үгэн тэр дулаалгатай тээвэр нь гарна гэжсэн баг шүү тий. Тий, маргааш 3 цагаас өмнө гэсэн. Магадгүй та бүхэн манаас сонсох юм бол одоо энийг сонсохгүй гэлээ. Маргааш одоо яг нэг хөлдөж хагарах эрсдэлтэй тийм ачаа байх юм бол амжаад өгчих юм бол бас их зүгээр байгаа шүү дээ тий. За. За тэгээ хоёулаа үргэлжлүүлээд нэвтрүүлэгтээ бас бичлэг хүргэдэг байгаа шүү дээ тий. Өнөөдрийн бас онцлог бичлэгийг манай Жимбаах маань сонгосон байгаа. За тэгэхээр бас надад яг энэ бичлэгийн хувьд бол мэдээж одоо аюулгүй байдал гэдэг талаасаа тийм нэгдүгээр хэрэгтэй гэж бодсон. Хоёрдугаар бол Солонгос улсын хувьд бол түрүүний одоо юу гэдэг юм за маска зүгээрээ гэдэг бичлэг байна. За өөр илүү тийм сонирхолтой нэвтрүүлгүүдийн хөтлөгчөөгөөрээд за тэгээ хүмүүсийг бас одоо аюулгүй ажиллах тал дээр нэм одоо анхаарал тийм боломжтой байх тал дээр нь ийм бичлэгүүдийг хүргэдэг юм байлаа. Тэгээ энэ одоо хамгийн их жишээ нь жилийн турш гэдэг юм уу тий 5 жилийн турш гэдэг ингээд хугацаа харахад хамгийн их угаартж одоо энэ хордож тий ингээд амьсгалын замаараа амнасаа алдсан ингээд тохиолдол чинь маш олон 93 гээд байлаа. Тэгээ энэ хийж байгаа ажлуудыг харахад яг монгол хүмүүс ч юм уу гадаад хүмүүсээс ажилдаг газрууд байгаад байгаа учраас ер нь хордоод тий магадгүй нас барах гэдэг юм уу эсвэл гэмтэл авах иймэрхүү байдлаас бас яаж сэргийлвэл зүгээрээ гэсэн талаас мэдээлэл хүргэе гэж бодлоо. Тийм тэгээд би яг радиод ажиллаад удаг бахад яг мэдээ орчуулж явах та ер нь ингээд боб чирүүж буюу хууль бусаар амьдарч байгаа хүмүүстэй онцол бэртэл гээл монгол хүнтэй холбоотойс хэрэг айгу орчуулдаг гэсэн л та. Тэгээд нэг өглөө ажил дээр ирэхээр юу боддог вэ гэхээр монгол хүн битээ гэмтсэн байгаасаа бас орсон байгаас гэж боддог. Тэгээд одоо 1 жил 2 жилийн турш ингээд радиод ажиллаж явах та бараг 5 6 ийм нас монгол хүндээ одоо ажлын байран дээр аюулгүй журмж гэдэг юм уу те унж нас урах хордож нас урах гэсэн иймэрхүү мэдээлэл орчуулж ирсэн л та. Тэгэхээр айгу хэцүү хэмжээ өглөө ингээд за одоо өглөөрөө л мэдээж хууль бусаар амьдарч байгаа хүмүүстэй холбоотой бас мэдээллүүдийг шуурхаа хүргэх ёстой учраас хайдаг гэсэн. Тэгээ тийм мэдээлэл харангуут манайхан бас мэдэхгүйгээсээ ч гэдэг юм уу те яг ингээд аюулгүй ажиллагааны журам гэдэг юм бас мэдэхгүй тэр ямар одоо ажлын байран дээр очиж байгаа ч гэдэг мэдэхгүй хүмүүс очдог штэ. Тэгэхээр ийм тохиолдолд бас хохирсон хүмүүс өндөө байдаг юм билээ. Би тэр 9 сард штэ өнгөрсөн 1 жилийн өмнө хавар 9 сард мэдээ орчуулж хахад Казахстан бол ямар тач нэг тийм Азийн орны хуусын санагдаад яг нэр нь улсынхаа нэрийг санагдахгүй 3 хүн ийм дахин боловсруулалтын үйлдвэрт ажиллаж хагаад тэгээ тэр нь болохоор ер нь ингээд бараг 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа дахин боловсруулах үйлдвэр байсан. Тэн дээр юм одоо орж ирэл ингээд дахин боловсруулалт тийм иймэрхүү ажил дээр шатлалтай ажил дээр ажилдаг гэсэн. Тэгээ яасан гэсэн чинь бараг 20 жилийн турш юм цэвэрлэг айгуу тийм юм агуулах гэдэг юм сав шиг байд юм байна л да. Тэгсэн чинь тийшээ нэг одоо юм зогсоод тэгээ тийшээ тэр одоо дарга нь болохоор солонгос хүн ийшээ ороод алий шалгаадах яагаад болохгүй байна гэдээ оруулсан чинь эхний хүн ухаан алдсан гинэ. Тэгээ эхний хүн ухаан алдангууд араас нь ардаас нь 2 хүн оруулаад энэ яач вэ 2-ыг оруулаа гэд. Тэгээ оруулсан чинь бүгдээр ямар ч маск байхгүй. За тэгээ гартаа бэлэж гэдэг юм ямар ч тийм хамгаалах хэрэгсэл байхгүй. Зүгээр л тэр хүмүүсийг оруулаад тэр 3 хүн араслаа нас орж исэн л та. Тэгэхээр нөгөө бид нар бас өөрсдөө ямар ажлын байран дээр очиж байгаа. Би жишээлбэл тэгээ одоо утсан дээрээс харж байгаа л нэг тент тим хийн гэх юм бол шууд өгөөд очиод ажил хийдэг гэсэн юм. Яг л тийм шишээ байсан. Тэгэхээр яг ямарын ажил дээр гарч байгаа юу хийх гэж байгааг гэдэг мэдэхгүй очиод хордож нас ортох. Одоо энэ дээр бол яг нэг угаартаж хордох нас орсон тохиолдлуудын талаар ярьж байгаа шүү дээ. Тэрс ийм тохиолдлууд нэлээд байдаг юм билээ шүү. Тэгээ одоо яг энэ дээр харах юм бол ийм угаартах гэдэг юм уу за ийм хортой нөхцөл ажиллах юм бол зайлшгүй тавигдах шаардлага гэх юм бол нэгдүгээртээ тэр хор гэдэг юм уу за тэр хэмжээг нь бас хэмжих багжаар тэг ямар төвшөнд байна гэдгийг заавал хэмжиж явах хэрэгтэй гэж байгаа. За хоёрдугаар болохоор агааржуулт бас тэр ажиллаж байгаа газар нь байх хэрэгтэй гэж байгаа тийм. Одоо барилгууд шинээр барьж байгаа байлаач гэсэн ер нь бол заавал байх ёстой гэж байгаа. Дээр нь зөвхөн ийм ажлаас гадна зүгээр Монгол хүмүүсийн маань хувьд газтай тэр болгон бас одоо л танилцж байгаа шүү дээ. Газны хэрэглээгээд бас байгаа. Энэ дээр бол манайхан ахуй хэрэглэн ч гэсэн ер нь бол газыг ингээд нээлттэй орхичих юм бол хордохтэй газнаасаа болоод авах. За дээр нь манайхны одоо шахмалт хүйс гэж яриад байгаа одоо энэ бор нүүрс гэдэг юм уу иймэрхүү зүйлээс болоод бас хордох тийм. Иймэрхүү тохиолдлууд бас их байдаг юм байна. Тэгэхээр жишээ нь бол одоо газ гэхэд одоо
заавал тэр юуг нь алдаж гэнэ үгүй юу гэдэг тогтмол бас одоо хүн ирж бичигтэн шалгуулж явах хэрэгтэй юм байлээ. Тийм. Тэгээ ихэнх энэ мэдээлэл дээрээс хараад бол ихэнх газрууд яг ийм шаардлага одоо жишээл газ ч юм уу хий алдах боломжтой газар байх юм бол тэрийг одоо салхич байд юм уу те агаарын хоолойч гэдэг юм уу заавал байршуулах хэрэгтэй байд юм шүү дээ. Тэгмүү дийлэнх ийм хувийн компаниуд жижиг үйлдвэрүүд солонгосууд зөндөө тэр чинь ерөөсөй байршуулаагүй байд юм байна л да. Тэгэхээр яг нэг ийм эзгэн тараач гэдэг юм уу гинттэй нэг шалгааг өнгөрөхөд л тэгээд бас ийм угаартаж бас тийм амнасаа алдах юм магадлал өндөр байдаг юм байлээ. Тэгээ бас тэр бохор усны хоолойны үйлчлэгээ хийдэг хүмүүсийн хувьд ч гэсэндээ бас тийм угаартаж насрах тохиол их байдаг гэж байлаа. Тэгэхээр ер нь бол бид нэр яг өөртөө ингэ шаардлага тавихгүй надад ч гэсэн ингэ тохиолж байсан зүйл гэхээр ажил хийх гээд очих. За би миний зүгээс одоо яг заримдаа би асууж байгаа тийм миний зүгээс юу шаардлагатай юм дөө чи өөрөө тийм зүгээр хүрээд ирэхэд болно гэвэл гэхдээ яг яваад очингууд нөгөө газар нь заавал хамгаалтын гуталтай байх хэрэгтэй ч юм уу тийм тэгэхээр би өөрийнхөө одоо пүүзтэй очиж нөгөө пүүз нь өөрхөн бас одоо юу гэдгийг тийм гайгүй ингээл аминдаа хайрлаад байсан пүүз маа тэгэл нэг өдөр ажилласан чи бүр ингээл тийм бодоо болж байгаа юм чи тэгэл ер нь зүгээр зарим юмнууд дээр болохоор одоо иймэрхүү нарийн юм дээр бол ялангуяа одоо сургалтанд уг нь хамрагдах хэрэгтэй байдаг тийм. Тэгэхэд бол сургалтыг хийгээгүйгээс болоод бас хүмүүсийн мэдлэг одоо юу гэдэг яг тийм анхаарч хатны мэдлэггүй байж байгаа шууд яваад орчдөг тийм зүйл. Ер нь гэхдээ хүмүүст хэлэхэд муу санаатай байгаа. Тэр түрүүний тэр 3 гадаад хүний хувьд гэхээ тэр хоолойг 20 жилийн турш цэвэрлээгүү дахин боловсруулах үйлдвэрлэлөө орж байгаа гэж байгаа байхгүй. Тэр солонгосчууд өөрөө орохгүй шүү дээ. Тэнгүү тэнд хуульсаар амьдарч байгаа хүнийг шууд зараалтай. За чи орчих гээл. Тэнгүүд бид нар юу гэдэг вэхээр юу жил нэрээ намайг юм алах ч юм уу тэр намд амнаас нөхрөхөр юм хэлүүгээл. Өөрөөсөө мэдгүй болохоор одоо хуульсаар амьдарч байгаа юм чинь те одоо энэ одоо миний доор ажиллаж байгаа юм шиг оруулцдаг. Тэгээ тэр 3 хүний хувьд ингээл угаалж насурсан. Би бас тэр мэдээг өрчүүлж хахад нэлээд бас тэр тухайн үед шуугжл байсан л да. Одоо энэ дахин боловсруулах үйлдвэрч гэдэг юм хортой газруудад юу н хэр те ажлын байрны яг энэ одоо юу гэд багчаар нь хангадгийн. Тэнд бол ерөөсөө ямар ч хүн ороход ухаан алдаж унахаар газар гэж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг тэр шууд одоо хариуцчихсэн те дарга нь солонгос хүн шууд за ялээ орго. Эхний хүн ухаан алгуу даажих нь оруулаад. Тэгээ 2 3 хүн ингээд насураад дараа нь тэнд чинь юу арга гэрэгт нас ингээд ардаас нэрээд нилээ юм босон л да тухайн үед ч 9 сард яг тэр мэдээлэл 2 3 мэдээлэл орчуулсан санагдаж байна. Тэгэхээр бас өдөөлөө жоохон муу санаатай байх хэрэгтэй юм шиг. Тийм бичлэгэн дээр ингээд харж байхад зүгээр яг түгээмэл те болдог газруудыг за иймэрхүү осол болдог газруудыг байгаа. Энд чинь зам дээр ажиллаж байгаа хоёр хүн ингээд доошоо одоо манайхаар бол муусны нөхц рүү ингээд шатаар бууж байгаа шүү дээ тий. Тэгээд дотор нь баахан химийн тий хортой тиймэрхүү ингээд зүйлүүд байхад нэг нь ингээд ухаалтангууд нөгөөх нь өөрхий аврах гэж ороод дахиад хоёр дахь нь юугаа ингээд адилхан хэмжээнд очиж байгаа. Тэнгүүд уг нь бол тийшээгээ зориултын бүрийн масктай хойноо дээр агааржуулагч хийтэй тий. За тэгээ хэмжээд тэгжээж орох хэвээр газар руу нөгөө хүмүүс маань энгийн хүмүүс орохоор одоо зайлшгүй яг тийм хэдэн хүн аврах гад орсон бүгдэнд нь тийм нэмэлттэй зүйл хүлээж явах магадaltaй тийм. Хүмүүсний хоолойч өөрөө амар тийм хүчлэг байхгүй тийшээ ингээд маскгүй ямар ч юм орно гэдэг бол за ингээд энэ хүртэл бичлэгээ хүргээд та бүхний маань хувьд те бид хоёрт яг энэ бичлэгийг сонгоод анхааруулах гэдэг зүйл нь ажлын байран дээр түрүүний ч гэсэн манай чимээхэн хүрсэн мэдээлэлтэй ажлын байран дээр гарахтаа тэр талаар ядаж мэдээлэлтэй байгаад битээ хохироосоо л гэж та бүхнийгээ бодож штэ тийм. За сайнаа маршал маань ингэсэн мөшөө таавны утасны газраас дугаар авахд цэнхэр үнэлэхний зураг дараад байсан юм а. Тухайн үед нэг тоогоогүй тэгсэн миний цэнхэр үнэлэхийг бүтэн жил ашиглаад баахан утасны дугаар холбоод хүмүүс зарсан байсан. Сая 10 сард илэрсэн гэсэн юм шүү. Яамаа. Бас нэг иймэрхүү зүйлүүд бас ойрд ялангуяа одоо энэ монгол хүмүүсийг гэдэг юм уу гадаад хүмүүсийг бас нэг чиглэж бас заллиг их бас түгээмэл болчихжээ тийм. Тийм ер нь бол энэ цэнхэр үнэлэх одоо түрүүн дансны дугаар хэдүүлээ ер нь зүгээр л бүх юмаа өөртөө л хадгалаад байж байгаа. Хүн амьтан дансны дугаар асуул хийм бэ яах гэдэг нэгэ сайн асуугаад тийм. За очирт мөгцөг маань монгол орчуулагчтай хуулийн байгууллагад цалин авч чадаагүй талаар өргөдөөл өгч асуудал шийдэх гэж удсаар байгаад уучлаарай 3 жил болсон бол хүчингүүгээд санхүү цаг итгэл найдвараараа охирсон доо гэсэн юм шүү. Тэгэхээр нэрээ бас олон газрууд байдаг. Тэр дунд зарим нь тий одоо яг нөгөө тус гэхээсээ илүү эргээд удцааргаад бас тийм хохирол бас хүлээлгсэн байна тийм. За туул маань бүгдд нь орой мэндэ юура байна гэсэн юм шүү. Оо нэрээ сольсон юм уу? Монгол нэрээрээ сольсон байгаа шүү гэсэн байна. Ойрд оюутлын хөдөлгөөнийг дэмжиж их санаа тавьж байгаа. Монгол хүн болгон их орондоо сайхан амьдрах боломж гэж бодож байгаа гэсэн байна шүү. За амар төвшин цаасны утгатай их харцдаг гараа зүсээд 10 ойдл тавилсан байт юм а. Болгоомжтой ажиллаж байгаараа хүмүүсээ гэсэн байна. Хөө 10 ойдл тавилсан гэж амар зүсээ вэ? Тэр цаасны утган дээрийг маа нэг найз усаг энэ одоо уруулынхаа нэг бас зүсчихсэн байхгүй юу? Яаж яг тэр зүгээр хутга болохоор ингээд юу яхаар үсрээд нэг хуурдаг гэсэн үг шүү дээ. Цаасны утга чинь нэр хуурдаг шүү дээ. Тийм үү. Яг тэр нь ингээд уруулын зүсээд гоо сайхан тал дээр нь бас нэлээ эвгүй тийм болгочтой юм байдаг. Эмэгтэй хүмүүс юм байна. Тэгтээ эмэгтэйч идэж байгаа адилхан бас шүү дээ. Тийм айгүй эвгүй байна. За мөццөг сар маань 2 хөргөнөн болон бүгдд нь орой мэндийг хүргэсэн байна шүү. Манай сонсогчдод бас орой мэндийг хүргэсэн маш их баярлалаа. За тэгээ хоёулаа үргэлжлүүлээ сэдвэрээ нэг 2 минут ярилцчихваа. За тэгэхээр
Бид хоёрод өнөөдөр бас нэвтрүүлгээ тийм мэдээж жилийн хугацаанд хийж байна. Тэгээд та бүхнээсээ юу гэдгийг санаа оноо тийм. За энэ нэвтрүүлгийн хувьд бол нэг иймэрхүү зүйлийг бас төлхөө ярьж өгөөч гэдэг хаяа бас хүмүүстэйгээ нэг тийм саналын сонсвол бас зүгээр болов гэж бодож байгаа. Тэгээд магадгүй ийм чиглэлийн зүйлийг илүү сонсохыг хүсэж байна. Энэ дээрээ жоохон анхаарчвал уг нь болох гээд байна ч гэдэг юм. За тэгээд дээр нь бас маань нэвтрүүлгийг хизээс эхэлж сонсож эхэлсэн бай тийм. Зарим хүмүүсийн хувьд бол саяхан өнөөдөр бас хүмүүстэй нэлээд холбогдлоо л доо. Одоо янз бүрийн байдлаар холбогдоход их сайхан хэрэгтэй мэдээлэл сонсдог. Дээр нь тэгээд өшөө олон 40 мянган хүн байдаг. Энэ хүмүүст яаж хүрэх үү гэд тэр хүнээс ингээд тийм мессеж авангууд надад бас их гоё санагдаж байгаа байхгүй. Сонсогчийн маань зүгээс тэгж хэлэхээр нэрээ бас энэ хүмүүс маань өөрсдөө хэрэгтэй гэж үзэнгүүтээ бусад хүмүүс бас түгээх юмсан гэдэг тийм сэтгэл байгааг харахаар надад бол их таалагдсан. Энэ бол хайр юм аа. Гэтэ ерөн сонсогчтой айгу аль болох сэтгэлийн уншаад тэгээд хамт байхыг хичээд штэ. Тэгээд бид хоёр бас 20 минутын өдрийн лайваараа тэгээд аль болох нь уйд байхгүй ажил хийж явахдаа нэг сонсоод тэ хантай бай гэсэн үднээс хичээж байгаа. Тэгээд сонсогчд маань бас манай нэвтрүүлгийг сонсоод хэрэг бодож байна. Одоо бид хоёр ой болоод байгаа юм юу болоод байгаа. Тийм ер нь одоо шампанс өдөр байна уу? Нэг жилийн ой бол ер нь болоод байна гэхгүй тий. Гэтэ хамгийн ихний нэвтрүүлгээр хидцээ хийж илаа. Нэг сард хийжсэн санагдах юм. Тэгээ нэг сарын ер нь 2-оос хийгээл тэгээд 6-наас эхэлж байсан санагдаж байна. Би айгүй сайн сандаж шүү. Одоо таны намайг хоёулаа нэг анхны сэтгэлээ хэлээ л дээ. Би Чимбахыг агаа хараад Чимба гэдэг намайг ажилд орсон ч юм уу гах. За Чимба гэдэг хөтлөгч байгаа. Солонгостой удахгүй ер нь ахна. Тэгээ чи холбогдоод үзээрэй. Тэгээ би холбогдоод тэгээ тухайн үед чинь Батгахтай үед л гурлаас MM подкаст гэж хийдэгсэн шүү дээ тий. Тэгээ холбогдоод хоёр ахтай ерөөсөө уулзаагүй мөртлөө тэгээд хоёр талаасаа Монгол нэгэн Солонгосоос хийдэг байсан л да. Тэгээд Чимбах өвлөн ирээд тэгээ өвлөн ирсэн чи айгүй завгүй ирсэн гээд тэгээд за сайн байна уу гэл. Тэгэл нэг сайн байна уу гэдэг үг хэлээл зөөрсөн бит хоёр яг. Тэгээ дараа нь яг цухта нэвтрүүлгээ нэг сараас гэж хөтлөж гисэн баг тийм. За тэгэхээр видео кол хийж байна да бид нар. Өнөөдөр калтгаж байна да. За тэгэхээр цаг маань болсон байт энэ яж зах дуудлага орж ирээ бүр сандаргаа. Та намайг яасан анхны сэтгэл мэтгэлээ хэлэх. Тэгээ анхны сэтгэлийн бодлохоор би бас л энэ онлайнаар холбогдсон нэвтрүүлэг хийжсэн болохоор за онлайны цаанаас хараад ярилцаад үзсэн болохоор яг уулзахад бол харьцангуй таньдаг үнтэй уулзж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Тэгээ бас хөөхөн тийм сайхан хайртай хөвгт байлаа гэж бодож байсан. Одоо шулан болцсон. Одоо энэ чанцааг яах вэ? Гэхдээ бид хоёр чинь тэгээд ижилтэн дасаад манай нэг хамаатны ах шиг санагдаж надад Чимбах хамаатны нэг ах нар байдаг шүү дээ. Нэг амар юу ааштай муухай. Хүмүүсийн шампансыг буудуулаад сэтгэл дээр. За инх жаргал тоогоо маань ойн баярын мэндэ гэсэн байх шүү. За тэгээ Төмөр Батар мөчрөл 2-3 сар болж байна гэсэн байх шүү. За хэрэг сонсдог солонгос хэлний цаг хөтөлбөртөө оруулаад явбал хэл сайжрах баха бүгдээрээ хэлтэй бол хөлтэй гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бас өнөөдөр нэг сонсогчтой маань холбогдсон. За солонгос хэлтэй манай MJ радио солонгос групп дээр солонгос шинэ үг гэдэг юм уу ахуй хэрэглээний талаар бас юм мэдээлэл өгөөд явах боломжтой гэсэн. Та бүхэндээ бас эхний ялцнд бол яг онлайнаар биш ч гэсэн тийм групп дээр шинэ үг оруулаад энэ талаараас мэдээлэл өгөөд явахаар болсон байгаа. Манай анхны нэвтрүүлэг дээр би шинэ үг танилцуулдаг гэсэн шүү дээ. Тэгээд за эн чинь энэ үг юм аа гэх нэг бондгор ах. За тэгээд энд бас зулаа маань оюутнуудад чиглэсэн мэдээлэл төлхөө оруулбал ихэнх нь ах эгч нар байх шиг байд юм аа. Миний үеийн сонсдог хүмүүсийг илүү олон болгох тал дээр ажиллавал гэсэн байна шүү. За бас тий сайхан санал байна. Тэгээд Солонгос Монгол оюутны холбоотой бол ер нь 7 сарын 10 хүртэл бас хамтран ажиллахаар болсон байгаа. Тэгээд эмэн Солонгосын нэг өдөр нэвтрүүлэг байгаа. Тэрнгүүр нэг өдөр болгоны дугаараар Солонгос оюутнууд маань бас оролцож өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцаж байгаа. За тэгээд зулаа шиг бүсгүүчүүд маань их болоос сонсогчид маань тий. За тэгээд нэвтрүүлэг өндөрлөх цаг маань хэдий 2 минутаар итэрсэн байна. Тэгээд бид хоёрт хамт байсан бүх сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд өдрийг одоо өдрөнд дуусч байгаа шүү дээ тий. За тэгээд оройг сайхан өнгөрүүлээ. Нэвтрүүлгийн шууд ихэр төглөгч Чимбат хөтлөгч Чанцалд болон найруулагч гандлах нар ажиллаа. Хоёулаа төгсөлд нь пэйж болон групп хяндлага. Тэгээд манай пэйжийн хувьд бол MJ радио Солонгос гэсэн пэйж байгаа. За харин группийн хувьд бол MJ радио Солонгос YouTube сувгийн хувьд бас MJ радио Солонгос гэсэн нэг үгээр л бүгдийг хайчих боломжтой байгаа шүү дээ тий. За сүгчмэг маань сэтгэл ütсэн байж тээ хээ хөөхөн штэ манай хоёр насаараа сонсож байна да. Та хоёроо гээд том яриад суул гоё шүү гэсэн байх шүү. Даалга гарцсан. Чанцаа эмээ байна уу? Тэгээ яриа сууж байл гоё юм шүү тий. За ингээд бид хоёртой хамт байсан бүх сонсогчдоо маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш өглөөний Солонгос монголчууд Солонгос нэвтрүүлгээр эргөө уулзлаа түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа үгүй ээ. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Үгүй тийм үү?
Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаага эмэн пост каргоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варета чуулган ардалт 2 давхар Саар ловс байт юм бэлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй Эмэн пост карго гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Макс махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үсэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголдо очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нэлээд удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд үргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлдсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 25 78 98 99. Тэг 10 29 22 22 95. Та яг одоо захиал.